Аз жаргал гэж юу вэ? Миний бодлоор гэр бүл нь яг хамтдаа байдаг. Тэгээд баяр баясгалантай байх үеийг аз жаргал гэдэг. Хамгийн ойр дотныхоо хүнтэй хамт байхыг яаж жаргал гэж боддог? Гэр бүлтэйгээ инээд хөөртэй байхыг аз жаргал гэдэг. Аав ээжигээ хаатай гэж үзчихээ. Тэгээд ганьфтай сайхан сайгаадаг. Үргэлж инээдэг тэдрийг хэлж байгаа. Дандаа эрхлүүлээл гадуур авч тоглож авч гараад дэлгүүр хэсдэг. Аз жаргал гэж хайрыг ээж аав анаа дүү эрүүл мэнд байх хэрэгтэй, бас инээд баясгалантай байх хэрэгтэй. Инээж амьдрахыг өөрийнхөө дуртай амийг хийж явах үед Хүн болгон баясаад энийгээд байж ах үеийг хэлнэ. яргуутцэг ээж автагаа амьдрах, өвөө эмээтэй амьдрах, ах эгч нартайгаа амьдрах, Ээж аавтайгаа дандаа байхыг. Гэр бүлээрээ сайхан амьдрна. бодцоод илий. Аз жаргал гэж там бүлээрээ хөгжилтэй зугаатай тоглоом тоглохыг хэлдэг. Хүн аз жаргалтай болохдоо баясгалантай байдаг. Тэгээ маш их баярлдаг. Тэгээ өөрт нь маш их үнцэнтэй юм шиг санагдаг. Их тайван хүн бүрхэн адтай дээрээс нь бас жаргалтай өдрийг. Харин энэ дээр гэдэг юм уу? Энэ дээр гэдэг юм уу? Энэ дээр гэдэг юм уу? Энэ Аз жаргал дүүтэйгээ хамт тоглох. Манай ааж маа бүгдээ инээхээр аз жаргалтай инээдэг. Инээхдээ ха гэж инээдэг. Азтай ахалтай алхай. Аав ээжигээ баярлуулаад тэгээд аав ээжийнхаа өгөн дарахыг хэлдэг. Ээж автайгаа зугаалах дуртай. Аз жаргал гэдэг бол аав ээжийн ажил төрлийн бүтээл тэгэл солонгос гэл амар олон улс орнуудаар аялах. Тэгээ бас бөөнөр ингэж шавж ингэж гой амьдрах, шүүгэлдэж амьдрах гоё. Ингээд зүйлтэй. Аз жаргал ингээд элийн усад төвлөдөөс манай нэг аз жаргалтай байна гэдэг нь баяр хөөртэй байх хэлж байгаа. Миний хувьд аз жаргал гэвэл ээж аавтай болон найз нартай хөөж инээмсэглэх миний хувьд аз жаргал гэдэг. Гэрээ чивлээд тэгээ аягаа угаагаад тэгээ толгоноогоороо инээдтэй юм жураад аав ээжэд хараасан чинь аав инээд гэсэн хоо гэгээд инээдэг. Хитээсээ мэдэхгүй наа би. Аав ээжээ хайр сэтгэл. Мэдхгүй. Толгоонд хүнээ хайраад байхгүй. Би бодож жаагаад гэхдээ мэдээд байгаа байхгүй. Баяртай үедээ аз жаргалтай, тэгээд эрхлүүлсэн үедээ аз жаргалтай байдаг. Миний хувьд бол аз жаргалтай аав ээжтэйгээ өнөр өдгөм амьдрахыг би тэгж боддог. Аз жаргал гэж юу? Гэр бүлтэйгээ ер нь ингээд сайхан инээд хөөртэй ингээд гоё амьдрахыг Аз жаргал гэж хүмүүсийг баярлахыг хэлдэг. Сайхан Бүх хүмүүс ирүүл тэгээд гэр бүлээрээ бүтэн байхыг хэлнэ. аз жаргалыг би гэр бүл сайхныг хүсдэг. зөөлөн ааштай аав ээж нь хүүхдүүдэд загнадгүй. Цэцэрлэг хүрээлэн явж зүрх хөвгтөө салгилуул сайн байхыг хичээвэл ингээд аз жаргалтай болоод Тэгээ сайхан амьдралтай зүгээр орон сууцсан гоё. Тэгээд ажил нь бүтдэг. Аз жаргал гэж гэр бүлээрээ ямар нэгэн хөдөө туслан явахыг аз жаргал гэнэ.